одоо энэ хөшөөгөө яаралтай дуусах. Албан ёсоор иргэддээ бол нээсэн байж байгаа. Тэр одоо байж байгаа байдал бол маш сайхан харагдаж байна. Одоо гол нь арчлалтай. Нөгөө нэг хойдлын талбай захирамж гарсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан захирамж гаргалаа. Арчлалтынхаа асуудлыг бүрэн шийдэх. Хайдлаа. Энэ хийсэн юм өөрөөсөө ард иргэдтэйг хамт хамгаалах хэрэгтэй. Уриалах хэрэгтэй. Өнөөдөр харж цэвэрхэн ингэж байж байна. Ард иргэд чи өөрөөсөө цэвэрхэн байлгахын төлөө байж байгаа учраас би эндээ хяналт тавьчих. Тэгэхээр та хэд маань энэ бусад одоо сандал энэ нөгөө тогтчлоо хамгаалах, харьцлах асуудал дээрээс анхаарай. За ингээд ард иргэдтэй ямар ч байсан энэ филармонийнхоо хөшөөг байрлуулад ингээд 100% хэлж дууслаа. Баярлалаа. Ард иргэдийнхаа өмнөөс баярлалаа. Машингүй гудам болгох. Энэ одоо төслөө хизээ идэх үү. Тэгээ яг энэтэйгээ яаж уйлах уу. Өв соёл бас энэ чинь хоёр талаас нэлээд одоо эвдэгдээд нэлээд одоо аж ахуйн нэгжүүдийн одоо ойрцсноос болоод хашаа хайсан нэлээд муудсан. Нөгөө тог захиргаанаа бас бүрэн шинжилэл хийгдээгүй тийм үү. За энэ хүндэтглийн хаалгаар зөвхөн богд гай төдгөрийг хааж эрх жаргалангийн үүдийг богд хаан болоо чоожин ламмаа энэгээр зал. Бичгтээ хүртэл нөө Монгол бичгээр бид нар доошоо ингэж унших олон жилийн хугацаанд бас 2000 мад хийгдэж байгаа байхгүй. Төрөөсийн нөө жах юм гэдэг ялгарч байгаа юм. Одоо тэгэхээр яг төрөө хамгаалдаг сахиусаа буулгадаг гэсэн газар нь ад зэрэг дэвтэйгээр энийг сүмийг ирэх болгосон. Улаанбаатар хотыг илэрхийлж байгаа бүх юм хамгаалах хэрэгтэй байдаг. Тэнд 80 онд баригдсан ч 50 онд баригдсан ч 1600 онд баригдсан хийгдэжсэн тэр түүхийн бүх зүйлийг л илэрхийлвэл энэ бол Улаанбаатар хот юм аа л гэж тийм ээ. Тэгэхээр бид нар чинь аль 1639 оноос хойш өнөөдрийг энд суурьштлаа хичнээн нүүсэн тэр бүх юмыг л энэ одоо түүхтэйгээ холбож одоо хамгаалж тэгээ өр хойчлоо үлдээж явах гол юм болчихдог. Тэгэхээр ерөөсөө Улаанбаатар хотод байгаа бүх соёлын дурсгалаа нэгдүгээрт одоо бүртгэж явъя гэж. Манай соёлын газрынхан бас томоохон төсөл явж байгаа. Ууч үзэгч маань ирээд ингээд зогсоод байна. Автомашингийн гудамж болъё. Автомашины зогсоод байхгүй энэгээр явган зам, дугуйн зам бий болъё. Хүмүүсүүдийн амрах чөлөө цаг өнгөрөх аятаа тогтоо орчмыг бий болгоё гэсэн ийм байдлаар төлөвлөгөөгөөр ингээд зураг төслүүдийг гаргаад ингээд явж байгаа. Одоогоор ингээд автомашин зогсохоор автомашины нөгөө хорт утаа ус нөлөөллөөсөө болоод энэ сүмийн хэрмэн хашаа үүсэж байгаа. Хэвдрэл үүсэж байгаа. Одоо цагийн хязгаартаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй бодлоос цагийн хязгаарт тогтоосон юм тогтоол бас гарсан байгаа. Тэгээ одоо яг сүмийн хоёр талаар одоо байгаа энэ автомын хөдөлгөөнийг бол хязгаарлана. Тодорхой цагийн хуваарьтайгаар оруулаад тэгээд хязгаарлана. За энэ орчинд байгаа одоо ер нь одоо бүр автомашингүй болох ч нөө цагийн хязгаарлалтаа болох гэдэг нь. Цагийн хязгаарлалт хийж байгаа тийм. Цагийн хязгаарлалтыг ямар ач холбогдолтой? Энэ ойр орчинд байгаа нөгөө хэдэн цагаас явган болгоё гэж. Ер нь бол өглөө 8-аас оройн 17-18 цаг хүртэл маш автомашинаар явахгүйгээр. Тэгээ хүмүүс ажиллаа тараад хөдөлгөөн явахаар нэгдээд хөдөлгөөнд орно.
Зөвхөн хөдөлгөөн. Зөвхөн хөдөлгөөн. Энэ Зогсоол зогсоол бол байхгүй. Энэгээр бол явган зам, дугуун зам зам бол бас байж болж байгаа хөвлөөр. Тэгэхгүй бол бас энэгээр байгаа энэ иргэн аж ахуйн нэгжийн энэ газар орц гарцгааны асуудал бол хүндрэл үүснэ. Тодорхой хугацааг өнгөрөөлнө шүү дээ. Тэгээд чинь мундаг том төв соёлоо яаж энэ болохоор засгийн газрын орж тийм өөрсдөө хэмжиж учраас хийж байгаа. Хөтөлбөрийг авч байгаа. Нөгөө та бүхэн төлөв үйлээ. Нэг бид нар хууль зөрчиж олгогдсон газруудаа нэгдүгürt иргэдэд зориулж авч яана. Өмнө нь магадгүй алдаа гарсан байж бол. Тэр хэн нэг буруутгахаас илүү эргээд тэр одоо иргэдэд хүрэхэд нь нэгдүгürt зорж. Хоёрдугаарт тэр газраа аюулгүй болгох хэрэгтэй. Орчныг тогтчуулах хэрэгтэй. Ингээд хүн рүүгээ чиглэсэн энэ орчин төвтэй, хүн төвтэй дээр нь одоо төлөвлөлтөө ингээд зөв хийвэл бид нар иргэд маань нэгдүгээр сэтгэл, санаа, бие бэлдэр бүх зүйлээрээ ийм одоо аюулгүй байх бүрэн болцоотой байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Хоёрт нь энэ талбай зүгээр ингээд гой болгочоод орхих биш. Иргэд маань энийгээ өөрсдөө эзэмших ёстой, өмчлөх ёстой. Дээр нь энэ талбай дээр өөрийнхөө одоо бие бэлдрийг хүртэл одоо алхаад тийм ээ өдөр нь алхдаг, өглөө нь алхдаг, магадгүй гүйдэг ийм орчныг бүрдүүлж бид нар явах ёстой. Тэгэхгүй зөвхөн одоо спорт заал гэдэг юм уу энэ одоо зүйлээр хязгаарлал бид нар өнөөдөр сая 500 мянган иргэн нэгдүгээрт бүгдээрээ нэг байшинд ороод багтахгүй тэр орчин нөхцөл нь нэгдүгээрт 100% бүрдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо дөрвөн улиралтай ийм одоо нийслэл хотын хувьд иргэн нь чөлөөтэй алхаж чаддаг, чөлөөтэй зугаалж чаддаг, хүүхдээ салхилуулж чаддаг, гүйлтийнхаа замаар гүйж чаддаг, дугуйгаа унаа явцдаг ийм л хот болох хэрэгтэй. Нэгдүгээрт энэ өв соёлоо хамгаалъя. Жишээлбэл одоо өнөөдрийн бидний тогтчулж байгаа нэгдүгээрт Чойжин ламын музей энэ бол хувь хүмүүс, хувь аж ахуйн нэгжүүдийн санаачлаг. Би одоо бахархаас өөр аргагүй тийм ээ.
Тэгэхээр энэ Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд бол төр хувийн хвшил иргэд өөрсдөө хөгжүүлнэ гэж оролцоо нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, хоёрт нь бид нар энэ Богд хааны түүх, энэ ордон музей, энэ бол одоо Монгол улсын одоо түүх, Монгол улсын хамгийн сүүлчийн эзэн хаан. Тэгээ энэ хүнийхээ одоо амьдарч ирсэн энэ одоо ордон музей болгосон. Энэ тусгаар тогтнолын одоо төлөө тэмцэж ирсэн энэ олон одоо амьдралын чухал түүхүүдийг дамжуулж үр хойчтой үлдээх ёстой гэдэг бас Монгол Улсын ерөнхийлөгч зарлаг гар 150 жилийн хойгийн түүх. Нийслэлчүүд бид нар юу ярих юм бэ гэсэн. Тэгвэл ерөөсөө энэ талбайг нийслэлчүүдтэй зориулж өгье гэдэг ийм зорилго тавьсан. Өнөөдөр маш амжилттай явж байгаа. Хоёрт нь олон нийтийн бас оролцоог хангах үүднээс бол ард иргэдийн маань хүсэж байгаа тэр газруудыг заавал бүгдээрээ нэг газар л одоо үндэсний цэцэрлэгт үрээлэн рүү ч юм уу явах багтахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар амьдарж байгаа орчин сайхан болох хэрэгтэй гэж. Тэгээ бид нар ялангуяа тэр хорооллууд нь, байшингуудынх нь гаднах сөөхүүдэд нь, дүүргүүдэд нь, хороодод нь одоо яг ийм одоо чиглэлээр ажиллах талаар бүгдэнд нь өөрөг чиглэх гэж. Тэгэхээр хичнээн жижиг талбай байх ч хамаагүй тэр бол аюулгүй сайхан орчин байх хэрэгтэй. Хичнээн том талбай байсан ч аюулгүй сайхан орчин байх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө л иргэдийнхээ энэ эрүүл аюулгүй дээр нь маш тохилог ногоон орчныг бий болгоё. Байгальтайгаа ойрхон бай. Улаанбаатар хотоо гоё болгоё л гэж, сайхан болгоё гэж зорж байгаа.